86 дугаар дугаар. За өнөөдөр болохоор ийм онгод гэж бидний нэрлээд байдаг тэр одоо сүнслэл юм да тий. Ийм сүнсний ертөнцийн талаар сүнс ба сүнсний ертөнц гэдэг номон дээрээс бэлтгэсэн. Альва бүх зүйл эрчим энергитэй гэж байгаа тий. Тэр эрчим энерги нь өөрийн гэсэн ухамсартай, зоригтой л бол тэрийг амьд буюу тэр сүнстэй гэж үзэж байгаа. Зорилгын мэдээлэл агуулсан, ухамсарын мэдээлэл агуулсан гэсэн үг. Тэр нүдэнд харагддаг байж болно, харагдахгүй ч байж болно. Тэгэхээр нүдэнд харагдахгүй байгаа тэр амьд биесийг болохоор бид нэр ерөнхийд нь ингээд сүнс гэд нэрлээд идэг. За англи хэл дээр болохоор энийг soul, spirit, ghost гэдэг ингээд янз янзаар нэрлээд байгаа тий. Монголд болох ерөнхийд нь сүнс гэчээ тэр дотор нь болохоор хүний сүнс, амьтны сүнс, онгод гэх мэтээр яг нэрлээд байгаа. Яахаараа онгод гэж нэрлээд байна вэ гэхээр одоо энэ сүнснүүдийн өөртөө хураасан тэр мэдлэг чадварын төвшнөр нь хэмжээстэд хуваагаад байгаа юм билээ. Хүний сүнс бол ихэвчлэн 3 хэмжээстэй тэр мэдлэгтэй гэж ойлгож байна. За өөрөөр тайлбарлая гэх юм бол ерөнхий боловсролоо төгсөөд дараа нь их сургуульд ороод бакалавр, магистр, доктор гэдэг ийм хурааж хоримтлуулсан мэдлэг чадвараараа ингээд зэрэг аваа явдаг шүү дээ. Яг тэрэн шиг сүнснүүд тэр чадвараараа хэмжээстэд хуваагддаг гэж ойлгочих болно. Нэгээс дамжснаас эхлээд ургамал ийм бичил биетүүд болохоор сүнс нь нэг хэмжээстэд байдаг. Амьтад болоод ирэхээр 2 хэмжээст, за хүн рүү ороод ирэхээр 3 хэмжээст, за хүн нь зөвхөн 3 хэмжээст хариалагдаад байхгүй илүү их мэдлэгтэй, дуршлагтай сүнснүүд байх юм бол сүнстэй хүмүүс бас байна. 4, 5, 6, 7, 8 гэд ингээд дээшээ явж болно. Тэгэнгүүт 10-аас дээш хэмжээстийн тэр мэдлэг хуримтлуулсан сүнстэй байлаа гэж бодоход 11-р хэмжээстэд эхлээд яах вэ гэхээр ямар нэгэн ийм биетэд уягдахааргүй тэр нь одоо шарын шашнаар ярих юм бол дээдийн заяаг олноо гэж байгаа. Тэгэхээр заавал дахиж одоо эргэж ямар нэгэн биетэд уягдаж хүнд ч юм уу ингэж төрөх шаардлага байхгүй. Чөлөөтэй биеэрээ амьдрах боломжтой болоод ирсэн сүнсийг л бид нэр онгод гэж нэрлэдэг байгаа юм билээ. 11-р хэмжээстээс эхэлнэ. Тэгээд тэрнээс дээшээ 100, 108 гэдэг ингээд дээшээ үргэлжилчдэг. Энэ хэмжээстийг дотор нь 3 багцлаад байгаа. Бага, дунд, дээд багцлаа гэж нэрлэдэг байгаа юм билээ. За бага багцлаа гэх юм бол яах нь дөнгөж онгод болоод удаагүй байгаа сүнснүүдээс эхлээд арай дуршлагтай тийм онгодын мэдлэг чадвартай төвшин хүртэлх буюу 11-ээс 33 орчим хэмжээстэд байгаа тэр мэдлэг чадвартай сүнсийг бага багцлааны онгод гэж нэрлэдэг байгаа юм байна. За тэгвэл бага багцлааны онгод одоо ямар шуухан чадвартай юу хийх боломжтой байдаг вэ талаар нь энэ дээр ингэсэн байгаа. Дахин хүмүүн болон төрөх хувьд үйл хэрэггүй буюу онгод босон бол дараагийн дүр босон улаачийн сүнсийг бүрдүүлэн нартад хүмүүн болгон бэлдэж улаачийг 13 юм уу 21 наснд хүрэхээр дэлхийд буух томилгоо нь бүрддэг гинэ. Хүний сүнсч вэ, амьтны сүнсч вэ, онгодч вэ тасралтгүй хөгжиж дэвших ингээд дээшлэх юм үйл хэрэгтэй. Өөрийн гэсэн юм хариуцсан ажил төрөлтэй. Тэгэд ингээд яг онгодуудаас өөрснөөс нь сонсохоор яг л бид нартай ижлэхэн тийм ертөнц байдаг байгаа байхгүй юу? Ажилтай, гэртэй, тий, орон байртай, найз нөхөдтэй, өөрсдийн байр суурьтай, тий, мэдлэг чадвараа хөгжүүлэх талбартай, дарга цэрэгтэй, тий, удирдлагатай, ажилч хөдөлмөрлөдөг, цалин авдаг, тий, одоо манайхаар хэлэх юм бол харьцуулбал тэнцэнэ бол мэдээж арай өөр баг. Зэрэг дэвхдэг, эрчим энерги одоо ирэх мэдлэлтэй болдог ч гэх юм уу те. Эд шидэн ингээд одоо илүү сайжирдаг ч юм уу, илүү олон хүн дээр буух ч юм уу. Бидний л энэ ажиллаж амьдарч байгаа ойролцоод үеийн процесс явагддаг байхгүй. Ойрын 400 жил дотор дээд тэнгэрт гарч дөнгөсөн сүнснүүд буюу өвгөд эргэн улааштай онгод дүрээр буун өргөөгөр голомтын хийгээд удам ухсааны үлсийг дүүргэн байдаг. Эдгээр баг тэнгэрийн өвгөд улаачтай буухта хайрхтын, лусын, гал голомтын тахилга хийгээд удмын үрсийн үйл хэргийг илүүтэй дүүргэнэ. Үрсийн хилдгээр харын болон цагааны үйл хэрэгтэй өвгөд энэхүү баг багслаанд хариалагддаг. Ийм нэрлээд байгаа нь зөвхөн үйл хэргээр нь хэлж байгаа юм шүү гэж байна.
Бага тэнгэрийн өвгүүд бол дээд тэнгэрийн зарлагт өвлөх хэрэгт оролцох буюу хэд ариун эрчим хэмтэй дээд тэнгэрийн өвгүүдийг толдох чадваргүй. Тэгэхээр юу дээд хэмжээстийн өөрөөсөө дээшээ хэмжээстийн өвгөдтэй бол харьцах боломжгүй. Тийм өвгөдтэй янз бүрийн хүмүүсийг үзэж хараад ч мэдээллийг унших чадваргүй байна гэсэн үг. Тэгэхээр хин дуртаадаа үзүүлээд мэдээлэл чинь уншигданаа гэсэн үг бол бас биш. Замбад үр хойч дээрээ буугаад тэгж айхтар шидийн үйл хэргийг дүүргээд байж дөнгөхгүй бөгөөд эрчимийн засал голомтын заслыг л түлхүүх юм. Тэд улаачийн бодол оюуныг таслан бууж ирэх бөгөөд ямар нэгэн буртаг сүнсэн болоод махан бие дээр наалтсан хар эрчмийг цэвэрлэх зэрэг харын үйл хэргийг дүүргэх хэдий ч хар муу сүнстэй тулалдан дайтах оршихуун хар мууг дарах зэргийг хийх чадваргүй. Улаачийн бодол оюуныг таслан бууж ирдэг гэж байна. Тэгэхээр хүмүүс зарим улаачид ингээд онгодыг орсон байхад нь яг юу босныг сандгүй шүү дээ. Энийг бол таслан буух гэж миний хаар бол ойлгож байгаа. Лусын бариа эсвэл ямар нэгэн нэхлийг хариулах чадвар нь ч бас хомс байдаг. Цөөн заримд нь ийм чадвар байх бөгөөд голчлон эрчмээр давмгайлан өөсийг дүүргэдэг. Тухайн улаачтай олон удаа буух уу гэж асуухад арвин удаа буунаа. Улаач нь амьд оршиж байвал бууж л байна. Улаач нь өвгдөө хүчжүүлэн үйл хэрэгээ аривдуулан эрдэмээ дээшлүүлж байвал тэнгэртэй өвгдийн хэрэгм зэрэг мөн нэмэгддэг. Өрсөн нүүсээр хэр тойж удам нь хэр гиж байна вэ гэдгээс хамааран удмын өвгдийн хэрэгм зэрэг мөн нэмэгдэх бөгөөд хэмжээс дахих эсвэл хэмжээс дахихгүйгээр сэнтий ахиж болно. Жишээлбэл зараалын үйл хэрэгтэй өвгөд байсан бол өрсийн сайн үеийн үр дүнд нэг хэмээр дээшлэн домчийн өөс дүүргэдэг болох гэх мэт. Харин улаач нь муу байвал хэмжээст буурах төдийгүй зарим өвгдийн онгод болоод буух эрх хязгаарлагдан хаагдах нь ч бий. Үр хойч нь ямар байна те? Ялангуяа нэг улаач болсон үр хойч нь сайн байх юм бол хэмжээст нь ахина, муу байх юм бол хэмжээст доошлно. Тийм учраас хэмжээстэй ахиулахын тулд үр хойч дээрээ буугаад зөв чиглүүлээд байхыг хичээх шаардлагатай болдог байх нь тий. Тэгжээж хэмжээс дахих гэдэг шүү дээ. Хамгийн багадаа 200 жил, зарим цөөн тохиолдолд 120 орчим жил болсон онгод байдаг бөгөөд онгодын хүчийг олохын төлөө өрсөлдөн тэмцэлдэнэ. Өөрөөр хэлбэл эрдэм ухааныг сурч танин өөрсдийн улаачийг бэлдэж нартад мэдлүүлэх нэг улаач үр дээр буух 3 онгод байлаа гэхэд толгой онго болохын төлөө бусад өвгөдтэй эрдэм ухаанаа уралдуулах зэргээр бэлтгэл ажлуудыг гүйцэтгүүлнэ. Онгод болон буух хувь хишиг эрдэмээ ариун сурч чадаагүй бол дараагийн улаачийг мэдлүүлэх хүртэл хүлээх буюу энэ зам битвд иргэн хүмүүн болох хувь төлийг ононо. Хүмүүний аль нэгэн үеийн сүнс юм уу? Биеийг ноёлох аль нэг сүнс болон буунаа гэж байна. За тэгэхээр онгод тулаад улаачаа бэлдээд өөрөө буух тэр эрхийг олж авч чадаагүй бол эргээд бас аль нэгэн хүний аль нэгэн сүнс нь болж буухч таарах нь. Бага тэнгэрийн онгод маш их эд зүйл бэлдүүлдэг нь зөв үү гэсэн чинь буун үүсээ дүүрэхэд эрчмийн орон зайг тэр эдүүд нь үүсгэн бүрдүүлдэг учраас зөвөө. Тэд шидийг ашиглаж эзэмшээгүй, ашиглах эрхгүй учраас засал хийхдээ мөн адил тэр ол эдүүдийн эрчмээр дамнуулан үүсээ дүүргээд байгаа юм. Үүнийг тэр зүгт төдөн удаа өргөөд төдөн удаа цацлаад гих зэргээр эдүүдээ ашигладаг шүү дээ. Бага тэнгэрийн онгод тэгж олон чанар хийх нь зөв үү гэхэд зөвөө. Түүний талаар Алтан гурвалжин судрын бөөгийн хэсгээс уншаарай. Улаач нарын хувьд бага тэнгэрийн өвгдөөс эхлэн дунд тэнгэрийн өвгөд, дараа нь дээд тэнгэрийн өвгөд гэх мэтээр дээш ахих, шууд дээд тэнгэрийн өвгдөө болох хоёрын ялгаа нь юу байна вэ гэсэн чинь. Ялгаа нь нэгдүгээр цаг үе, хоёрдугаарт улаачийн дүүргэх чадвар, гуравдугаарт бага тэнгэрийн өвгдийн хийх үйлс дүүрэх, дөрөвдүгээрт өвгөд нь хэр хүчээ аван үйлсээ яаруу дүүргэсэн байна зэргээс хамаарна. Багаас нь эхлэн явах нь зөв үү гэхэд тухайн улаачаас л хамаарна. Нэг удмын дотор бага тэнгэрийн өвгдийг буулгах хэдэн ч улаач мэдлж болно. Учир нь удам дотор заавал байх учиртай онгодууд гэж бий. Лусын, харын, цагааны, улааны, хайрхны, дорилгийн, домчийн, галын үйлстэй гэх мэт үйлтэй өвгөд тэнд байна. Эсвэл түшиглэн орших үйлтэй, овоо тахилгын үйлтэй, хицний, толны, бардагны, дашуурны зэрэг, дашуурны эзэн гэх мэт хуваагдлаа гэхэд нэг удамд хамгийн багадаа 3-4 улаач заавал байх ёстой. Энэ бол зөвхөн бага тэнгэрийн өвгдийн хувьд хамааралтай юм шүү гинэ.
За бага тэнгэр бол ийм ойлгомжтой тийм. За тэгвэл дунд тэнгэр буюу 32 3 дугаар хэмжээстээс нэг 65 6 дугаар хэмжээст хүртэл эрдэм чадaltaй дунд тэнгэрийн онгодууд нь юу хийдэг вэ гэхээр төрийн бага үсэд гар бие оролцогч төвшмөл төвшөө бичгтэн юм уу? Төрийн чуэн гэдэг нь төрийн сан гэсэн үг юм байна. Зэрэг үйл хэргийг дэмнэх өвөд багтнаа. Мөн удмын үрсээ хэрхэн орших вэ? Ямар үйл хэргийг дүүргэх вэ зэргийг хариуцсан удмын оройлагч, дэнслэгч, үүсгэгч өвөд бий гинэ. Үүсгэгч. Галтын удмынхан байлаа гэхэд галт хэмээх нэртэй үүсгэгч өвгөн байх жишээтэй. Үүнээс гадна удмын эзэм, толгой, ахлагч хэмээгдэх өвөд бий. Ингэж тунгаахаар нэг удамд хамгийн багадаа 2-3 улаач байх шаардлагатай. Өдгөө зарим удмын дунд тэнгэрийн өвүүдийн улаачид үзэгдэхгүй байна. Учир нь бага тэнгэрийн өвлийг дүүргэж буй улаачид нь дунд тэнгэрийн өвүүдийг буулгах учир ухааныг таниагүй бөгөөд буулгаж чадсан нь ганц 2хан удамд л байна. Улаачийг хэцтэй ба хэцгүй буюу бөөгийн тархитан гэж 2 ангилж байгаа. Тэдгээр удмын 8 улаачийн 5 нь бөөгийн тархиар 3 нь улаачлан бууж үсээ хийх боломжтой юм байна. Тийм үү гэхэд байж болно. Тэгэхээр одоо заавал нөгөө бидний хардаг шиг те хэц хуйг өмсөөд одоо хингэрэг дэлдэхгүйгээр бөөгийн тархитай буюу хинч харахад бол одоо те бид нэр мэдхээргүй тийм зүн бэлгэн хөгжсөн хүмүүс бол тухайн удамд яах нь бас улаач гэж тоологдоод явах нь шүү дээ. Хийх ёстой юмаа хийгээд явж явах бүрэн боломжтой гэж байна. Бүр 8 улаач тийм бөөгийн тархитай байх боломжтой. Энэ өвөд дээд багслааны үүсээ тун сайтар дүргөөгүй болвол дунд багслаа руу бас унаж буудагаа гэж байна. Бага багцлаанд үүсээ ариун дүргсэн бол дунд руу дэвшиж болно. За энэ бол ойлгомжтой тий. Энэ багслааны өвөд дараахан үсийг түлхүү дүргдэг. Үүнд эрчимийн зарим бага шидийн дом шившилгийн удмын бүх үрсийг энд холын хамаатнууд ч багтана. Хамтаар нь хариуцах зэрэг багтана. Мөн төр улсын зарим нэг үсийг дүүргэнэ гэж байна. Бага багслааны онгодууд болохоор зөвхөн удам хугацааны ойр цусан төрлийнхийг бол хариуцдаг байсан бол дунд багслааныхан бол холын хамаатнуудыг багтааж хариуцдаг байх нь. Улааны өвөлтэй тогшин хэмээх өвөд ч энэ багцлаанд мөн буй. Дунд багслааны өвгдийг хитсний, толны, бардагны өвөө гэж ялгахгүй. Хар цагаанаар нь ч хуваахгүй. Тийм үйл хэргийн өвөө хайрхны тахилгын өвөө гэх мэтээр тодорхойлноо. Харин эрлэг тамийн өвгд нь энэ багцлаанд ордоггүй. Зарим нэгэн улаач хүмүүнд лусын хайрхны, савдгийн, хурамсны өвгд мөн авралт үйл хэрэгтэй удмынхаа шүтэнийг тахидаг, хөшөө босгодог, удмын сүл далбааны тахилгын үсийг дүүргдэг, хаа нэгхэн буудаг өвгд ч бий. Дунд багслааны өвгд удмын үйл хэрэгт чиглэн буувал удмын өрсөн амь насыг тогтоон барих үсийг илүүтэй дүүргэнэ. Зарим үед дээд багслааны өвгдийн үйл хэргийг дэмнэх нь ч бас бий. Төр улсын үйл хэргийн нэг хэсэгт мануулаар зогсох, эсвэл дайтан толдох үйл хэрэгт нь багахан хэмээн үсийг дүүргэнэ. За тэгэхээр нэг тэгж айхтар бас хойч дээр буугаад ахгүй. Хэрвээ буух юм бол бүр нэлээд ийм хүнд тэг хүний амь настай холбоотой хэрэгүүд дээр бууж ирэх юм байна. Дээд багслааны өвгдийн тэр дайн тулаан төр улсын хэрэг дээр бас дэмжлэг болж бууж ирэх тохиолдол байх юм байна. Мөн зарим нэгэн удмын хотог товилгаан өвгд энд багтдаг. Шүгдэн өвгд эндээс нэг алхам дээш оршино. Дунд багслаанд төрийн бичээж, төрийн ямар нэгэн зараал, зарим албат цэргүүд орохоос гадна удмын хийгээд ойр түүхт төрлийн жанжид орно. Бага дунд тэнгэрийн өвгд бууж байхад мэлмийн сонор яагаад тийм сайн байдаг юм бэ гэж асуухад хүмүүний махан биеийн хэм хэмжээсэд тун ойрхон байдаг учраас шидийн мэдэрхэн өөс тун сайн байна. Дунд багслааны өвгд буухад улаач багахан хэмээн мэдрэмжтэй байдаг. Бага багслаанаас ялгаатай нь онгод буулаа бас улаачин давхар ингээд өөрийгөө мэдрээд бас байж яах нь бага хэмээр. За тэгвэл дээд багцлаа. Дээд багцлаа шин тэгэхээр яах нь нэг 66 орчмоос эхлээд 100 108 тэрнээс ч дээш байх боломжтой гэж байгаа юм. Төрийн эрдмийн дайн тулааны үйлстэй өвгд энэ хэмжээсэд байх бөгөөд одоогоос хамгийн ойр хугацаанд зөнгөлөн байх нь 650-аас 700 жилийн тэртээхээс цаашлан дэлхийн үүслийн үеийн өвгд хүртэл байдаг. Дээд багслааны өвгд өөрийн болон улаачийн мэдрэмж оюуныг 50-50%-аар таллан буудаг ба бага хэмээр эхлэн бууж улам бүр буух хэмрүүгөө ойртуулж дасгаж буудаг. Ийхүү дасгахгүй бол улаач болж буй өрсийн эрчим хэм нь нийцэхгүй шүү дээ. 4 болон 65 дахь хэмийн
хооронд багаар бутгаж 61 хэмжээстийн зөрүү гарна. За нэг улаач нь 4 хэмжээстэй л гэхэд баг багцлаач одоо доотлон 65 дугаар хэмжээстээс эхэлнэ гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёрын хооронд ч бүр 61 хэмжээстийн зөрүү байгаа. Тэгэхээр энэ бол асар их бидний одоо төсөөлшгүй их одоо эрдэм мэдлэгийн тэр одоо зөрүү байна гэсэн үг. Одоо жишээлх юм бол бидний бид байгаа нэгхэн эсвэ штэ. Тэр маань нэг хэмжээст байгаа бол бид нэр 3 4-р хэмжээст байгаа. Тэгэхээр нэг 2 3 хэмжээстийн хооронд те бидний хийж чадах зүйл ямар их ялгаатай байна те. Тэгэхээр энд бүр 61 хэмжээстийн зөрүү гарна гэдэг бол асар их байгаа учраас тэр хүний хэмжээст рүү төхөөлж тасгаж одоо химээ бууруулж ийж онгодууд буудаг гэж байгаа. Тэгэхгүй бол энэ жинхэнэ нөгөө сэтгцэд нь өөрчлөлт орж мэдхүүц их хэмжээний мэдээлэл буугаад ингээд шокнд оруулах байх гэж бодож байна. 3 биш 4 гэж байгаа нь эрдэм ухаанаа нэлийн хэлсэн үрсийн буюу хэмжээс дотроо 4 дахь хэмжээстийн дайтай амьдарч буй улаачийг хэлсэн хэрэгээ гэж байна. Түүнээс биш хөвчлэн хүмүүс бол нэг 2 3 дугаар хэмжээстэй байгаа тийм. За дээд багсааны өгöd эрчим цацрагт хуяа гэрэл өнгө шид зэр зэвсэг ур ухаан эрдэм оюун зэрэг ариун олон хэмүүдийг нэгдүүлэн буудаг учраас тун ариун хүчтэй маш их мэдээлэлтэй дүүргэн бүтээх үйлс нь маш өргөн цар хүрээ хэмтэй байна. Улаач нь 13 нас хүрсэн бол шахаж эхлэн улмаар буугч боломжтой. Буугаад удмаа төлөөлөн дүүрэх үйл хэрэг нь төрийн болон удмын үйлс багтана. Нин ариун учир эрт тамгалан улаач болох замнал нь эхэлдэг. Заавал 21 буюу 25 настай болохыг нь хүлээдэггүй гэж байна. За тэгэхээр дээд багцлааны онгодын улаач байх тусмаа бага насан дээр нь ингэж шахаа орж ирдэг байх нь. Яагаад тэгэхээр хийх үйл нь нэлээд арвин их учраас одоо цаг хожихын тулд те бага багт нь ингэж шахаж эхэлдэг байх нь. Тэгэхээр хожуу шахаа орсон хүмүүс бол харьцангуй тайван байж болох нь хийх үйлс нь магадгүй арай бага. Тэгээд бага багцлааны онгодуудын улаач байх магадaltaй юм байна. За дээд багцааны өвгдийн улаач нь бага наснаасаа мэдрэмжээ хөгжүүлэн далд оюуны үлсийг сурч мэдэн өөрийнхөө зэхэн бэлдэж эхэлсэн байх бөгөөд игэл жирийн аргын үйлсэд багахан анхаарна. Дээд тэнгэрийн өвгдийн тамхтай үйл хэргийг дунд багцлааны зарим хүчтэй өгöd таних бөгөөд дээд багцлааны өвгдийн улаачийн тамгыг толдон өвчгийг нь айлдах чадaltaй байдаг. Тэгэхээр одоо дээд багцлааны улаач дунд багцлааны өвгдтэй улаач дээр очих юм бол зарим нэг нь шүү. Бүгдээрээ биш зарим нэг нь л чи дээд багцлааны одоо онгодын улаач юм байна гэдгийг хэл одоо мэдээллийг унших чадвартай байх юм байна. Тэгэхээр дээд багцлааны өвгдтэй байх тусмаа л ямар нэгэн бөөдөр очиход өөрийн чинь мэдээллийг уншиж чадахгүй байх тохиолдол нь их гэсэн үг болж таарж байна. Тэгэхээр миний ажигласнаар бол дээд багцлааны одоо онгодтой улаачд бол тэр болгон угаасаа цаанаасаа нэг хүн мөн дээр бөөмөдөр очиод тахгүйгээр өөрийгөө мэдсэн байдаг юм байлээ. Өөрийгөө мэдээд аль хэдийн үйл хэрэгээ хин нэгнээр зааварлуулахгүй хин нэгний тусламж авахгүйгээр өөрийгөө чиглүүлээд тухайн одоо хийх ёстой мэрэгчлэрээ ч юм уу хийх ёстой одоо улс төр бол улс төр те урлаг бол урлаг шинжлэх ухаан бол шинжлэх ухаан тэр салбартаа өөрийгөө дайчлаад хийх ёстой юм а хийгээд явж идэг тийм хүмүүс их юм билээ. Бэлэг тал нь аль хэдийн хөгжөөд одоо өвөд эцтэйгээ одоо бага наснаасаа холбогдоод эхэлсэн учраа олцсон байх нь их юм билээ. Дээд багцлааны өвгдийг эргэн ирэхгүй мэтэр тунгааж буухгүй мэтэр авиралдаг. Тэгвэл тэд аргын ертөнц нь мунхагшил муухарлалт автан дэлхий болон ус гүрний үйл хэрэг ихээр гудайсан цагт ор буун ирдгээ гэж байна. За ер нь бол нөгөө үйл хэрэг нь нэлээд том учраас тийм ихээр бас бууж ирдгүү гэсэн үг. Холон байдаггүй улаач нь. Гэхдээ буухгүй гэж ойлгож болохгүй л байх нь л та тий. Ялангуяа өнөө цагт бол их бууж ирж байгаа гэж би ойлгосон. Дэлхийн нийтийн байр байдал тийм үү? Одоо хүн төрөлхтний байр байдал тийм сайнгүй байгаа учраас засахын тулд нэгэн олноор удамд энэ дээд багцлааны өвгдийн улаачид төрж байгаа гэж би ойлгосон. Тэдний эрчим хэм хүч нь ариун учир олон төрлийн эд эдлийг их зэхүүлээд байх шаардлагагүй. Буун ирээд хамгийн тэргүүлэн улаачтай биежих бөгөөд үүний дараа удмын үйл хэргийг мөн дүүргэх хэдиж бага тэнгэрийн өвгдийн хариуцсан дүүргдэг өглөөдөд оролцохгүй.
улмаар, төр улс, огторгуй, орон зайн оршихуйн үйл хэрэгт илүүтэй анхаарна. Төр улсын хийгээд огторгуй ертөнцийн үйлсийн зарилгууд олон байдаг учраас дээд багш өвгдийн хамт уг гаруулын өвгөд, толгоо онгод, тархи онгод, дагуул өвгөд, 5 твийн өвгөд гэх мэтээр ариун олуулаа бууж ирдэг. Сүүлийн үед ямар гавьяа байгуулсан хүмүүн дээд багцлаанд орж байна вэ гэж асуухад хөрст дэлхийд оршихдаа төрийн үйл хэргийг илүүтэй дүүргэхдээ эгэл жирийнээс бус гавьяа байгуулан дүүргэсэн. Ялтыг мандуулсан төрийн их хаад орох боломжтой боловч ойрын 10-20 жил дотор тэгж суух үр гарсангүй. Улсын үйл хэргийг хэмдэн оршоон зохицлоосон. Төр улсын үйл хэргийг тэнгэр газраар нь холбон тунгааж оршоосон. Алтан дэлхийдээ тун ариун дэмтэй үйл хэргийг дүүргэсэн. Дайн тулаанд ялалт гавьяа байгуулсан дайчин өвгөд бас багтдаг. Мөн түүхэнд олон гавьяатай үйлсийг байгуулсан хүч эрдэм ухаанаар цойлсон үс дээд багцлаанд багтана. За энэ дээр одоо бидний сайн мэддэг шинжлэх ухааны одоо магадгүй Нобелийн шагнал хүртсэн хүмүүс ч юм уу те. Энэ дэлхийд нэлээд тийм том хэмжээний аливаа салбарт байх нь хамаагүй дэлхийн хэмжээний үс одоо эрдэм мэдлэг ухаанаараа цойлсон хүмүүс одоо дээд багцлааны онгод болох боломжтой буюу 65-аас дээш хэмжээстэд очиж байрших боломжтой гэж ойлгогдлоо. Тэнгэрийн өвд хаагдсан гэж ярьдаг тэр тухай айлдаж өгнө гэхэд тэгж яригдахын учир нь бага тэнгэрийн өвд дэлгэр зуны цагаар буун ирж тэр цагаар тахилгын үлсээ дүүргдэгтэй л холбоотой. Дээд тэнгэрийн өвгдөд энэ ямар ч хамааралгүй юм шүү. Улаач үрийн нэг тусал цус нэг хилтерхий эс байвал ямар ч үед дээд өвгөд буух боломжтой. Бага тэнгэрийн өвгдийн тун муухраар ойлгодог ойлголтууд бас байна. Зарим өвгөд өөрийгөө нэг тэнгэр гэж тайлбарлаж байна. 99 тэнгэр гэдэг чинь нэг нэгнийхээ дээр давхарлан суусан 99 өвгөд байдаг бөгөөд би тэддэх давхраас нь буугаад байгаа юм гэх мэтээр худал айлтаж байна. Хэрвээ 99хэн өвгөд 99хэн давхарга байдаг юм бол бусад өвгөд нь хайцсан байж таарах вэ гэж одоо энэ буруу ойлголтын талаар хэлсэн байна. Зарим бага багцлааны онгодууд болохоор ингэж буруу тайлбарлалт юм байна. Одоо 99 л тэнгэртэй өвгөд байдаг. Тэрний нэг нь бие маа гэж тайлбардаг байх нь байна. Яг зөв ойлголт нь бол миний энэ номнууд дээрээс ойлгосноор 99 тэнгэр гэдэг маань 99 яамд гэсэн үг. Одоо манайхаар ойлгох юм бол боловсролын яам гэж байна, байгаль орчны яам, аялал жуулчлалын тийм үү, уул уурхаан яам, сангийн яам гэдэг ингээд төрөл жанраараа юм яамнууд байгаа шүү дээ. Яг тэрэн шиг 99 өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг тийм хэсэг бүлэг одоо оршихуй байна л гэсэн үг. 99 гариг гэд бас ойлгочих болох юм. Тэр 99-т яах нь вэ? Төрөл жанраараа тэр өвгдөд үйл ажиллагаагаа явуулнаа гэсэн. Энэ бол ажлын байр талдаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр яамдууд дээр хэдэн ч өвгөдтэй хэдэн ч онгодууд хий биеэрээ ажиллаж амьдарч их боломжтой гэж ойлгох юм билээ. Тэгэхэд зарим нэг одоо магадгүй улаач нь тэгж ойлгоод хүмүүст хэлж гин үү? Бага багцлааны өвгд нь өөрснөө бас тэгж ойлголттой байна уу те? Ийм мэдээлэл, буруу мэдээлэл бас төгөж байгаа шүү гэсэн байна. За дээд багцлааны өвгөд дотроос там, эрлэг, лус, савдаг, хурмас гэх 5 твийн өвгөд заавал томилогдсон буух боломжтой. Мөн дээд тэнгэрийн өвгөд дагалдан бунаа. Тамийн өвгөд тун цөөхөн улаачид буудаг. Лусаар эхлэн дараа нь савдаг, хурмас гэх мэтээр дамжин явна гэдэг ойлголт бол буруу шүү гэж байна. За тэгэхээр дунд болоод бага багцлаанд болохоор одоо там, эрлэг гэх тэвүүдийн өвгөд биш удмын өвгөд голцоо бууж ирсэжсэн бол дээд багцлааны одоо улаачдад зөвхөн өөрийнх нь одоо дээд багцлааны өвгдөөс гадна яах нь лусын, савдаг твийн те там, эрлэгийн өвгдүүд бас бууж ирэх боломжтой байдгийн байна. Дээд тэнгэрийн өвгдийг судар буулгах чадвартай, шидийн хүчээр засан дүүргэх чадaltaй, хатан дээд заяатай, хаан дээд судалтай, мөн хөх тэнгэрийн өвгөд хэмээн дүйн айлдъя. Мөн хөх тэнгэртээ нэгэн сүнс гарч эрдэм ухааныг сураад нэгэн хэмээр дээш дамнан ахих ухааны талаар нэгэн жишээ өгүүлье гэж байна. Нэгэн дээдийн дээд өвгөн байлаа гэхэд тагш баригч. За одоо нөгөө 11-р хэмжээстээс эхлээд те тагш баригч, тэргүүн баригч, хүлэг сойгч, дагуул гэх мэтээр 20-30 дагуултай байдаг. За тэгвэл тэрхүү сүнс хамгийн түрүүнд эдгээр дагуулуудын аль нэг нь болно гэж байна.
дунд тэнгэрч бас эд баригч өвөд бий. Хамгийн эхлээд тагш баригч буюу эд баригч, синти засагч, хөөх үеийг нь баригч, үс гизэг дүрийг нь засан байдаг өвөд болно гинэ. Энэ баг дунд дээд багцлаа болгондоо яах нь хамгийн доод зэргээс л эхлэх нэ. Биднийхаар болохоор нэг ийм компанид ажилд орлоо гэхэд яах нь хамгийн баг цэвэрлэгчээс нь эхэлж байгаа л гэсэн үг юм байна. Цэвэрлэгч байжгаад менежер болоод ч юм уу те ингээд салбарын захирал болдог ч юм уу те ийм багаар зэрэг дэв ахдаг байх нь. Түүнээс биш амьд байжгаад нөгөө их гавья байгуулсан хүн 65 дугаар хэмжээст онгод тутлаад очичихна гэсэн шүү дээ. Тэгж очихдоо шууд ингээд тухайн багцлааныхаа яах нь дарга цэрэнд болчихгүй хамгийн баг тагш баригч гэдэг нь манайхаар баг гэрийн үйлчлэгч ч юм уу те үйлчлэгчээс л гараагаа эхэлдэг байх нь. Тэгээд дээшлэн мэр сэр хошуу хүргэгч буюу ховч онгод, хэл дамнуулагч, тагнуул, туршуул түүний дараа цэрэг болж болно. Цэрэг болоод үүсээ сайн дүүргвэл цэргийн ахлагч цаашлаа зуутын захирагч болно. Бүр ахин мяндагтан хэмээх хүртэл зөвхөн цэргүүдийг захирч болно. Түүнээс дээшлэн судар мутарлан бичиж буулгадаг байсан бол судрыг засварладаг болж улмаар нэгэн судрыг хариуцсан эрдэм заадаг баг багш нар болоод улаач дээр буун ирэх хэмт хүрч болдог. Цаашлан баг тэнгэрийн дайтай өгдийн үйл дөргсээр туйлын цойлж чадвал хаад хаттай дүүцхөц хэмээр дээшилж болно. Хорвоо дэлхий огторгуу ертөнцид хэдий хэрийн үлсийг хэмнэж хэр ариун эрдэмийг танин мэдэж дүрснээсээ шалтгаалж сүнсний сэнти ахин дэвшиж болдгороо харын ертөнцөөс ялгаатай юм аа гэж байна. За харын ертөнц бол хэмжээс дээшлээд байхаасаа илүү тухайн орон зайдаа томруулах илүү олон дайчдтай цэрэгтэй болох гэж тэмүүлдэг бол цагааны онгодын сүнс бол энэ хэмжээс дахихыг бол илүүтэй хичээдэг. Дээд багцлааны өгдийн багхан хэмд багтах бас нэгэн төрөл бол бурхад юм аа гэж байна. 66-аас 68 дахь хэмжээстүүдэд баг бурхад, 69-өөс 70 дахь хэмд дунд бурхад оршдог бол 71-ээс 80 хүртэл хэмжээстүүдэд бурхад багтдаг байна. Мөн шидийн болон далаад тэнгисийн үлтэй бусад өгөд эдгээр хэмжээстэд багтана. Дээд багцлааны өгөд бууж ирээд тун ахархан хугацаанд тасралтгүй суралцсан тэдгээртээ химээ нэгдүүлэн суралцаж үйлсээ дүүргэх чадвартай байдаг юм шүү. Улаачийн уураг тархинд буй мэдээллийг онгод нь задлан таних уншина. Тийм учиг дээд багцлааны улаач болсон бол арга болон бэлэг ертөнцид буй бүхий л эрдэмүүдэд тасралтгүй сурч шамдаж байдгаа гэж байна. Түүгээрээ баг ба дунд тэнгэрийн улаачшуудаас ялгарна. Тал бүрийн эрдэм хөөрөхөд тал бүрийн мэдлэгтэй байх шаардлагатай. За дээд тэнгэрийн улаачд бол бэлэг талдайч маш сайн тийм зүүн бэлэг нь хөгжсөн далдын мэдээллийг авах чадвартайгаас гадна арга тал дээр ямар ч хүнтэй ямар ч талын мэдлэг солилцоход ярих чадвартай байх ёстой байдаг учраас бүхэл талын мэдлэгийг хурааж хоримтлуулсан магадгүй маш олон хэлтэй, маш олон мэрэгжилтэй тийм талын мэдлэгтэй авьяастай хүн байх магадлал өндөртэй юм байна. Ямар ухаан дэг жаягаар тамгалдаг вэ гэхэд онгодын эрх буюу үүлийн эрхийн эрхийг авбал хийх үсээ бусад багцлааны өгдөлтөд тохирч хэдэн жилийн дараа ямар улаач үрд аль өвгдөө болох вэ хэмээн удмаараа хэлэлцдэг. Дээд багцлааны өгдийн улаачид тун ойр ойрхон мэдлдэг шүү гинэ. Учир нь дээд өгөд бүгдээрээ бууж ирээд ямар үйл үйлсийг дүүргэх вэ? Урдлыг нь аль өгөд зэхэн бэлдэх юм бэ гэдгээс хамааран улаачуудаа хорвоод мэдлүүлэх жилийг нь тогтооно. Та өмнө нэг удам 8 улаачтай байх боломжтой гэсэн. Тэд нарын мэдлэг цаг хугацаа ойрхон гэж үү? Гэхэд тийм ээ. Дандар Баатар дайны үед баатарлаг гавья байгуулж өндөр наслаа тэнгэрт мордсон төвхтэй. Тэгэхээр тэр хүмүүс өөрөө онгодын химийн сүнстэйгээр махан бид төрөн үйлээ хийчгээд дээшээ буцаад явжээ гэж үзэж болох уу гэхэд болно. Тэр өөр баг элч байсан гэж байна. За тэнгэр элч гэсэн ойлголт байгаа тий. 100-аас 108 орчим хэмжээстэд бэлтгэгдэж ирдэг. За тэгхийн бол Дандар Баатар бол баг элч байсан байх нэ. Сүнсний хим нь баг тэнгэрт дүүцэж байлаа гэхэд нарт хорвоод их гавья байгуулвал дээшээ огцон махиж болох уу гэхэд болно гэж байна. Тэр чинь л хүмүүн биеийг онон мэндэлж буй нэг давуу тал аз заяа юм шүү дээ. Төрийг түшигч юм уу, төрийн тэргүүн хүмүүн өөрийн зөв замаа алтан унвал тэр чигээрээ доош ундаг.
унахад ёроол гэж үгүй. Харин буцан дээш гарч явах зам мөрдөө тогтон зөвөр оршин амьдрахад тун бэрхтээ шүү. Тэгж бодохоор Библийг юм уу, Бурхны сургаалыг үнэнчээр дагах нь зөв арга замуудын нэг юм байна мөн үү гэхэд тийм шүү. Ядчил хулгай битгий хийгээд сурахчихсан бол хулгай хийхгүй, худлаа битгий яргиж сургасан бол худлаа яриад байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг талаас нь харвал шашны сургаалаа тун хэрэгтэй зүйл байгаа юм. Корон судрыг уншихаар худал хэлэх, хулгай хийх гэх мэт буруу үглийг хийвэл тамд унна гэж там твийн тухай их гардаг. Өмнө нь таны айлцсан Иесус Христийг домчин тэнгэрийн үйлээр түлхүү танигдан гарч ирсэн гэдэг шиг элчүүд аль нэг ертөнц тэнгэрээр түлхүү танигдан гардгүү гэхэд тэр бол элчийг яаж мэдүүлэх вэ гэдгээс улбаална. Элч гэдэг маань одоо 100-аас дээш хэмжээстэд сүнсийг бэлтгээд нэг 1000 жилд нэг ч юм уу тиймэрхүү хугацаанд дэлхий рүү илгээгддэг тийм бүр нийт хүн төрөлхтөн биш юм хахад тухайн орон зай одоо жишээ нь Европ твийг ч юм уу эсвэл Аз твийг эсвэл Хятадыг энэтхэгийг ч юм уу ингэж оюун санааны хувьд дээшлүүлэх тийм зорилгоор ирдэг хүмүүсийг тэнгэрлэгч гэж нэрлэдэг байгаа. Тэр тэнгэрлэгч нь дийлэнхтэй философичд байдаг. Гүн ухаантнууд байт юм билэ. Одоо энэ дотор бол Хятадын күнз орж ийн, дао орж ийн, шашны үндэслэгчд орж ийн. Мухаммед, Будда, Христ гэх юм хүмүүс нь орж төрхтэй юм доторхоос содон тэмдэгтэй байдаг гэж байгаа. Тэр тэнгэрлэгчүүд нь. Энэ тэнгэрлэгч донд мэдээж Чингис хаан орно. Бас Атила хаан орд юм билэ. За жишээ нь Атила хаан гэхэд Атила хаан төрх үед ийм нэгэн зэрэг ийм аянга буусан гэж байгаа байхгүй. Гэхдээ ийм гурвалжилсан аянга захих үед яг тэр дунд нь Атила хаан төрж исэн. Орон зайн байдлаараа газар нутгийн байдлаараа. Чингис хааны хувьд болохоор нэг нүж атгаж төрсөн гэдэг нь орж байгаа. Христийн хувьд болохоор Христийн ээж нь онгон байсан гэж байгаа. За тэгэхээр онгон ихээс төрсэн байх нь энэ бусад энгийн хүмүүсээс ялгахдаггүй тийм содон шинж тэмдгүүд нь болж байгаа гэсэн үг. За тэнгэр элчүүд нь өөрийн гэсэн ийм дагуулуудтайгаа ирдэг. Тэр дагуулууд нь одоо ойр дотныхын хүмүүс ээж болно, найз нөхөд байж болно. Тэгээд иш үзүүлэгч буюу ийм зүн бэлгэн хөгж жирийн хүмүүнээс илүү тийм шидийн чадвартай тийм хүмүүстэй бас байдаг гэж байгаа. Тэгэнгүүт тодорхой нэг тэр дагалдагчуд болоод шид үзүүлэгчтэйгээ нийлээд ийм одоо баг нь бүрдсэн гэх юм уу та зөв баг нь бүрдсэн үед гинт үйл хэрэг нь ингэж мандаж гарч ирдэг гэж байгаа. Ирдэг. За бас нэг шинж тэмдэг нь элчүүдийн шинж тэмдэг гэхээр залуудаа тэгээд жохон юмд нас орчдөг гэж байна. Хэр баргийн хүн үхээргүй тийм жижигхэн шарханд тийм үү одоо яадгийн хөлөө ингээд магадгүй шалбалцсан байж идэл нөгөөх нь буглаад идэлээ цуснд нь ороод ингээд нас орчдөг ч юм уу те. Яагаад тэгж вэ нэ гэхээр нөгөө дэлхий дээр хийх ёстой үйл хэрэг нь болцсон, дүүрсэн, бүтцсэн учраас тэр заавал энэ дэлхий дээр удаад байх шаардлагагүй болохоор дээд тэнгэрээс ингээд буцаагаад татчдаг байдлаар бол тайлбарлаж илээ. Мухаммед болоод энэ Христ, Буддагийн энэ өхлүүдийг яхаар ерөн бол их залуу насандаа тэгээд хоолны хордлогоос жишээ нь одоо гисэн байлоо да Мухаммед одоо муслим шашны үндэслэгч биш те тэгсэн байсан санагдаж байна. Би бас нэг тухайн үедээ яг энэ элчүүдийг уншаад судалж исэн. Ялчгүй энэ номон дээр бичсэн шиг ийм шинж тэмдгүүд бас давхцаад байлээ. Тэгээд энэ гүн ухааны те Хятадын зин дао гэдэг энэ гүн ухаанчд байгаа шүү дээ. Эдгээрийг бас судлаад үзэх юм бол бас энэ шинж тэмдэг давхцаж магадгүй. Тэгэхээр тухайн цаг үедээ маш олон түмнийг хамарсан оюун санааны ухамсарыг дараагийн түвшинд дахиулсан тэр үйлсүүдийг дүүргэх ёстойгоор ирдэг. За манай Чингис хаан яагаад тийм хүн энэ дунд ороод байна вэ гэж зарим хүмүүс гайхаж ийж магадгүй. Энийг дэлгэрэнгүй тайлбар нь болохоор Чингис хаан яагаад дайм хийх болсон бэ гэсэн дугаар байгаа. Тэрийг сонирхороо сонсоод үзээрэй. Нийгмийн одоо давхаргын хувьд тийм үү нөхцөлийг яах нь
дараагийн эрэх тэгш боолыг халсан одоо тэр Game of Thrones дээр гардаг боолын гинжийг даслагч гэдэг чинь яг амьдрал дээр бол манай Чингис хаан байсан юм байлээ. Тэгэхээр маш олон улсын боолын гинжийг одоо жинхэнэ амьдрал дээр дасалж чадсан хүн байгаа учраас яах нь хүн төрөлхтний ийм бурангүй нийгмийн зохион байгуулалтыг илүү ардчилсан нийгмийг бий болгох тэр үндэс суурийг нь тавьж чадсан хүн бол яах аргагүй маа Чингис хаан. Тэгэхээр бид нар бол бурхан гэж нэрлэгдвэж бурханы дэний зүйл үйлсийг бол энэ хүн төрөлхтөнд бол нийгмийн зохион байгуулалтын хувьд те ухамсарын төвшнийх нь хувьд бол хүрэж чадсан гэдгээрээ бол тийм тэнгэр элчийн тоонд бол зүй ясаар орж байгаа ойлгож байгаа. За дэлгэрэнгүй бол мэдээж тэр дугаар дээр ярьсан байгаа. За тэгээд онготын ертөнцийн талаарх дэлгэрэнгүй дугаарын агуулга маань ингэ болж байна. Үргэлж сонсож дэмжиж байдаг те сонсогчдод байнгын сонсогчдод баярлалаа. Подкастын эхний улирал маань ингээд дуусах төгсөж байна. Тэгээд дараагийн улирлаасаа би илүү сонирхолтой, дүрстэй тэгээд арга билгийг жоохон хослуулсан дугаарууд хийж бодож байгаа. Тэгээд одооноос ерөнхийдөө бэлтгэлээ хангаад явж байна. Энд бол нэлээд юм бэлтгэх шаардлагатай болж байна. Одоо видео бичлэг учраас гэрэлтүүлэх те камер утасны камера сайжруулах ч юм уу те энэ тоног төхөөрөмжийн тал дээр дээрэс нь би одоо нүүрээ будаж ерөөсө бараг амьдралдаа үзээгүй хүн одоо нүүр будалтын сургалтанд суухаас эхлүүлээл те гих мэтчлэн нэлээ бэлтгэл хангах шаардлагатай байгаа. Тэр та бүхэн маань өргөжлүүлээд манай подкаста сонсхийг хүсч ивэл дэмжиж байвал хандимын данс маань бол энд дор байрлсан байгаа. Тэгээд бэлтгэл хангахт маань дэмжлэг болвол маш их баярлах байгаа шүү. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.